Бурхан багшийн магтаал гав сумба. Гурван үед тэнгэр хийгээд эрхэд дайсан ба үнэр эдэш лос бүтээлчний эрхмүүд. Бүгд оройн чимэг чандман эрдэн бээр Бурхан багшийн үлмийн линхаг тахвай. Алтан гэрэл гялалцсан жавхлангийн лагшинтай гандирсийн аясаас тэнцэш үгүй зарлагтай голд нарны гэрлээс тодорхойо таалалтай хязгаар үгүй амтныг аврагч Бурхан багш. Огторгуу түгэн бүхий гариг одон нугууд цум далайн уснаа машид тусан тодорсон мэт бээр сүжгийн сэтгэл далайдан Бурхан таны эрдмийг дүрс хөлөг холил үгүй тодорхойо зохиомоо. Сарны гэрэл туссан залуу линхва ёсороо сайтар гарын алгаа хавсран зүрхэн тушаа залбираад нэгэн үзүр сэтгэлээр таны бие зүглээдээ өчүүхэн магтахыг минь нэгүүлсэн таалагдун. Одсын чуулган хүрээлсэн огторгуйн саран мэд бод садва ялгуулсны хүүгүүд бүгдээр хүрээлээд зааны сүргийг өдөртхүү сүргийн манлай мэт бээр архад олон чуулган бээр өмнө нь хурмой. Огторгуун энэ бүхнийг дүүргэсэн гэрлийн олон мянган огоод бүрэн түгсэн лагшин нь хөх мөнхийн агаараас олон рэд хуйлгаан тэнгэртээ дүүлэгчийн хаамид заларвай. Тэр цагт эртнээс үүдсэн сайн буйны үүлээр тийм сэрсэн 100 мянган тэнгэр ба хүмүүн цум таны нүрийг үзсэн даруй хэдэр догшин сэтгэлийн муу гими хамаг хүлээс тийм бөгөөд алдарвай. Мэргэн баатар Бурхан та бод модны дэрэгдээ энэрхүүн айлтлаар шулмын эзэн аймгийг хоцроол үгүй ашид сүрээр даран зохиохүүлсэн хүчит салхинд ойртсон хэсэг хар үүлэн мэд. Сум мис зэвсэг барил үгүйгээр өөрөө ганцаар олон сая шуламсыг үлдээл үгүй ялан дийлэх үлсийг танаас бусад хэнийг бибээр мэдэхгүй. Тинхүү таны асархун галаараа хүсэлт тэнгэрийн зүрх маш инлэвч нэгүсхүйхээ сант Бурхан та бодгаалыг алагчаалах үгүйе. Авралт та бээр амтны тухайтад алжаах ядрах өчүүхэн ч үгүй буй амтан бүхэн Бурхан таны эрдмийг өгүүлэхтэн уйдах үгүй болтугай. Далайн төвийн гүмэд маш агуу таалалтай тэнгэрийн эрхэм хөгжим мэд маш овдос зарлагтай сумбруулын оргил мэд маш үлэмжлагшинтай үзэн сонсон санхуудор тус эрдэм төгс та энэ хамаг ертөнцийн бүхий л амтан даяараа нэгэн цагт сэжиг утхыг айлтхан асуу
тэдгээр бүрийн өмнө нь төдөө чинээ даруйда лагшин зарлиг агуу зохиол нэгэн цагт үлдвэ. Айлдан үлдвэс атхаг маш амьрлах бүлгээ. Таны лагшин зарлиг таалал гурвын нууц ёсныг бодсадва брадига шарвгногууд бээр хэдий чинээ шинжлэвч оюун орон бусдвал эсрэн хурмас тэргүүтнийг өгүүлэхүү хэрэг юм. Гард шувуу окторгууд халин дүүлэн нисэхтэй хизээ өрийн хүчнэн барагдхууд буймоо окторгуун хязгаарт хүрээд бутсан бус адилаа таны эрдмийг өгүүлэхүү түүнтэй адил бүлгээ. Чадал хүчин бүрдэгсэн хангардын одогсон тэр замд бэлзууха бэр хичээсэн мэд 10 хүчин иргшээгээд залархуу түүний дээд мөрд орохыг маш хүсэн амуу би. Ахуу ёсыг үзхүүе бэлгийн нүдэн балартан магад гарахын бодин сэтгэл барилгаар үгээрэн Нисванасын хүчит дайсанд үргэлждээ хорлогдон би химэн баримтлахын гяндангууд орунсан энэ мэд эмгэн хүн зовлонд болсон орныг энэрэлт бурхан та бээр төвчин орхох бөгөөсөө. Дорд нугууд маш ихээ энэрх итгэл ивэлийг танаас өөр хэнийг бибээр аврал болгон барих бой. Таван цүгээр боцорцсон энэ муу галвыг бусад бүгдээр твцсэнийг итгэлд та бээр эзлэн огоод барьсан дор бурхан бацадванаар цагаан линха мэд химээ сааша магтсан ясан бой. Тимийн тул таны үйлс номхтолын сургаалыг үл шинжин осолдохой өчүүхэн ч үгүй бээр үнхээрээ хоймоод жохом миний алдал тул үлэмжтэй тийхүү танд гмийн учир үгүй бээ. Идүүгээс бод мөрдор шулмсуудын аймгийг өнөд дийлэн гэгэрхүү хизээ тэр хүртлээ төрөл тутамд бурхан та бээр үргэлждээ дагуулан таны зарлиг аршаанаар үл ханах болтугай. Түүнчлэн ирсний лагшин ямар агсан ба нөхөд хийгээд бие насан хэмжээ хийгээд орон ба таны эрхэм алдар нэр ямар мэт бөгөөсөө бид бүхэн бүгдээр бас тийм болох болтугай. Таныг магтан залбирсны хүчнэр бидний айл газар заларсан тэр газар орноо өвчин эмгээг үгээрэл хэрүүл тэмцэл амьрлаад ном хийгээд үлзий хотог ариудуулан сойрхоо бурхан багш ертөнц дор заларжуу морлон шашин нарны гэрэлмэд маш мандан дэлгэрээд шашин баригч ах дүү мэт болж зохилдон шашин өнөд оршихуйн үлзий хотог орших болтугай.